Эрэгтэй хүнд ногдуулж буй уламжлалт шинжтэй үүрэг хариуцлага, эр хүнийг сэтгэлдээ буглаж буй шаналл зовлонгоо илэрхийлэхийг зөвшөөрдөггүй буюу шоглож сул дороотой холбон ойлгодог соёл бага наснаас хатуу чанга байх ёстой хэмээн хүмүүжүүлсэн зэрэг олон шалтгаан нийлээд эрчүүдийг амиа хорлоход түлхэж сулдаг байна. Эрэгтэйчүүдийн 52% нь хөдөлмөрийн насндаа нас ордог бол бусдад хорлогдсон тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4.1 дахин их байдаг байна. Улсын үндэс хууль заснаар арьс сонг одоо шашин шүтлэг үзэл бодол ямар нэгэн байдлаар одоо ялгарлан одоо гадуурхгүйгээр одоо адил тэгш хандах ийм л тухай ойлголтшууд. Хүн бүр одоо өөрийнхөө зөрчигдсөн эрхийг одоо хамгаалуулж шүүхээр шударгаар шийдвүүлэх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингэж одоо зааж өгсөн байдаг учраас одоо эрэгтэй эмэгтэй аль нэг хүйсийнхэн бол одоо давуу эрх эдлэх юм боломжгүй юм аа. Манай монголчуудын хувьд бол яг зүгээр яг хүний эрхийн хувьд бол яг зүгээр яг гендрийн тэгш байдал бол яг харьцангуй маш олон зүйл дээр анзаарагддаг. Ийм одоо эрхийн тухайд бас тэгш бус байдал бас яг зарим тохиолдолд бас үүсдэг. За эмэгтэйчүүд бол яг эрх эдэлж байгаа тал дээр бол яг зүгээр харьцангуй одоо өргөн цар хүрээнд өргөн хүрээнд эрх эдэлдэг. Уламжлалт ойлголтод хүүсийн уламжлалтай ойлголт, үүргийн уламжлалтай ойлголт, эрх тэгш одоо юу гэдгийг те гендрийн уламжлалтай ойлголтуудаас болоод магадгүй эрчүүд одоо эрхээ эдэлж чадахгүй, эрх нь одоо юу гэдгийг зөрчигдөх тохиолдол бас байж болдог. Эрчүүдийн хувьд бол яг зүгээр яг төдийлөн энийг бол яг эрх гэхээсээ илүүтэйгээр бол яг нэг төдийл яг ач холбогдол өгдөггүй гэх юм уу. Иймэрхүү л одоо уламжлал яг тийм одоо ёс суртахууны чиг хандлага тогтцсон л анзаарагддаг л да. Эмэгтэй нь арай илүү эрхтэй, эрэгтэй нь арай илүү эрхтэй. Эсвэл эрэгтэйчүүдийн эрх нь тусдаа, эмэгтэйчүүдийн тусдаа гэсэн ямар ч тийм ойлголт байхгүй. Эмэгтэйчүүд ийм эрхтэй, эрэгтэйчүүд ийм эрхтэй гэж бол ялгаж салгаж одоо хуульчилсан зохицуулт бол байхгүй. Яг сүүлийн үед нөгөө нэг гендрийн тэгшэрхийн ойлголт гарснаас болоод эмэгтэйчүүд хүүхдийн эрх гэж явах ярьснаас болоод сүүлийн үед бас эрчүүдийн эрх гэдэг ингээд тусдаа юм байдаг юм шиг яригддаг байгаа байхгүй юу? Тийм бол байхгүй, хүний л эрх гэж юм байна. Зүгээр яг зүгээр хуульд ингээд хуульчилсан боловч яг зүгээр хэрэгжилтийн хувьд яг зүгээр ялгаатай байдлаар хэрэгжээд байгаа ийм асуудал бол байгаа. За ер нь зүгээр хүчирхийлэл гэдэг үгийг ингээд сонсохоор ихэнх хүмүүст юу бодогдож байна гэхээр эрэгтэй хүн үлддэг гэдэг юм шууд автоматар орж ирж байгаа. Нэг ийм сүүл үед ажиглагдаад нэг юм эмэгтэй хүн хохирогч. Эрэгтэй хүн болохоор нэг тийм хохирогч, тэг хүчирхийлэгч юм шиг нэг тийм хандлага гараад ирлээ. За гэр бүлийн хүчирхийлэлд одоо эрэгтэй хүн ч өртөж байгаа, за эмэгтэйчүүд ч өртөж байгаа мэдэж гэр. Гэр бүлийн хоёр цаашид одоо хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болоод тэгээд шүүхтэр очиод шүүх бол яаж шийдэж гэнэ вэ гэхээр ерөнхийдөө бол ихэвчлэн 18 нас хүрээгүй хүүхдүүдийг эхэд нь бол өгчөөд байна л шүү дээ, тийм ээ. Ихэвчлэн ингэж шийдэгдээд байна. Гэтэл энэ дээр бас ийм бас хүсэл сонирхлууд байгаа. Яагаад гэвэл аауд маа ч гэсэн бас үр хүүхдтэйгээ хамтдаа амьдрах эрхтэй, тийм үү. Энэ асуудал дээр бол шүүхээс гарч байгаа шийдвэрүүдийн ихэнх хувь нь бол эмэгтэйчүүдэд ашигтайгаар шийдвэрлэгдээд байна гэдэг ийм бас ийм гомдлууд, ийм кейсүүд ч бол ажиглагдаад байгаа. За тэр нь бүр ингээд хууль муул те ингээд бүр ингээд нийгмийнхаа ингээд бүтцэд хүртэл ингээд нөлөөлж эхэлж байна л да. Одоо жишээлбэл зөвхөн эрэгтэйчүүд хүчирхийлүүлээд идэг юм шиг те. Эмэгтэйчүүд болохоор зөвхөн хүчирхийлүүлээд идэг юм шиг те. Хоёр хүн ингээд салхалаар заавал эмэгтэй нь хохирогч байж байгаа юм шиг те. Тэр чинь хоёр хүн хоёулаа сэтгэл зүйн байдлаар хүнд болж байгаа те ингээд. Яг хөө мэдээж тэр нөгөө хүүхдийн мөнгө зөнгө өгөхгүй аав нар бол тустай асуудал шүү. Одоо юу гэдэг эрэгтэй хүн одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө. За эсвэл эрэгтэй хүн хүчирхийлэлд өртлөө гэдэг ийм асуудал гарах юм бол зүгээр энэ ямар сүртэй юм тий? За энэ одоо юу одоо хүүхэн шиг гэдэг ч юм уу. Энд нь мэдээж биеийн болон бэлгийн гэдэг асуудлууд ихэвчлэн яригдчих байгаа тий. Нэг хурц хүчирхийллийн талаар яригдчих. Тэгвэл нөгөө чимэх нэг юм одоо юу гэдэг мэрх гэхөө тий. Энэ жижиг буюу архаг тогтмол хүчирхийлэл илүү их тохиолддог хүчирхийллүүдийн тоонд ямар хүчирхийлэл орж идэг вэ гэхээр илүү их тохиолддог хурц хүчирхийлэлд нь тэднээс тэр хэлбэрүүд нь илүү байхад
илүүх жижиг архаг тэ удаан хугацаанд явагдах хүчирхийллүүдийн тоонд сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг юм бас орж явж болдог гэсэн. Тэгвэл сэтгэл зүйн хүчирхийлэлд хинэн нэг өртдөг вэ гэсэн нэг юм асуудал яригдана. Тэгвэл сэтгэл зүйн хүчирхийлэлд илүү их эрчүүд өртдөг, хохирогч болдог ийм тохиолдол бас илбэг. За нөгөө талаасаа бол манай эрэгтэйчүүд бол яг зүгээр энийг бүр одоо багаасаа одоо ийм уламжлал, ийм ойлголттой тогтцсон. Одоо юу гэдгийг нэг алгадуулах гэдэг юм уусах бол яг нэг ийм жижигэн баг зэргийн одоо ийм хүчирхийллийг бол яг хүчирхийллийн төвшөнд одоо гэмт хэргийн төвшөнд, зөрчлийн төвшөнд бол яг хүлээж авч энэ дээр эмзэг ханддаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд бол яг зүгээр энэ дээр яг одоо эрүүл мэндэд талдлаа, бие талдлаа гэдэг юм уу. Яг ийм агуулгаар нь бол яг холбогдох байгууллагатай хандаад яг энэ талаарх одоо зөрчигдсөн эрхээ сэргийлгээд хохирсон тохиолдол бол яг нөгөө холбогдогч этгээдэд нь хариуцлагыг хүлээлгээд ингээд явдаг. Ийм л асуудлууд бол байж байгаа практик дээр бол. Ямарваа нэгэн гэмт хэрэг гарахад эрчүүдийг илүү сэжгэлдэг. Мөрдөн шалгах ажиллагаа эрчүүд рүү голцоо чиглэдэг байна. Жишээ нь үдшийн оройн цагаар явхад хүчирхийлэл хийх гэж буй хүн мэдээр эмэгтэйчүүд сэжиглэн хартдаг нь нууц биш юм а. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд өртдөггүй. Зөвхөн эрчүүд үйлддэггүй. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах үйлчилгээ зөвхөн эмэгтэйчүүд рүү голлон чиглэж байна. Мөн өөрсдийгөө энэ төрлийн хүчирхийллийн хохирогч гэдгийг мэдгдсэн эрчүүдийг нийгмээрээ шоолох хандлага гаргадаг хэвшмэл байдал уламжлалт эрх хүн шиг байх ёстой гэсэн үзэл нь эрчүүдийг хэрэгээ илчлэхгүй байхад нөлөөлдөг байна. Ерөнхийдөө бол нийгмээрээ ингээд эрэгтэй хүүхдийг энэ хорвоод мэдлсэн цагаас нь ахуулаад гендрийн хэвшмэл ойлголт бол одоо ингээд өлгийдэж авч байгаа юм л та. Одоо ингээд өрхийн тэргүүн гээл те. Тэгэл өрх гэрийг одоо авч явах өрхтэй өрхийн тэргүүн тийм ээ. Өрх гэрийг тижээгч төсвийг бүрдүүлэгч гэдэг юм уу. Одоо эрчүүд гөндөгөө байх хэвээр эрчүүд ирхэн шиг байх хэвээр дуугах хэвээр энэ сүртэй энэ тий хүүхэн шиг шалчхан чирэггүй ч гэдэг юм уу те. Илүү тайлбар хилээд байх юм ч гэдэг юм уу те. За эдгээр чинь өөрөө нөгөө уламжлалт хүүсийн ойлголт бол авчиж байгаа. Тэгж байгаа зү те. Эрэгтэй хүү ийм байх ёстой гэдэг уламжлалт хүүсийн ойлголт болчихж байгаа. Манай эрчүүдийн хувьд бол яг зүгээр энэ хүчирхийлэл гэдэг ойлголт одоо маш муу. Энтэй бол эвлэгдсэн байдаг байхгүй. Одоо эмэгтэйчүүд талаас бол эмэгтэйчүүд эрхийг илүү их ярьдаг болсон байна. Эмэгтэйчүүд их ширхийн тухай маш их ярилцдаг, бас хилэлцдэг, илэрхийлдэг те ийм болсон байна. Тэгвэл энийг жоохон туушруулах хандлагууд бас байж болж байна. Жишээ нэг л да. Эрэгтэй хүний хүүс болон гендер гэдэг хоёр өөр юм байгаад байна л да те. Эрэгтэй хүний өөрийнх нь авч явдаг одоо юу гэдгийг одоо хүүсийн хувьд өөрчилж чадчихгүй нэг юм зарим нэгэн зүйлүүд. Эмэгтэй хүний хүүсийн хувьд өөрчилж чадахгүй зарим нэгэн зүйлсүүдийг биднээс үүрэгт ингээд ажил болгочдөг. Тэнгүүтээ энэс гадна уламжтай ойлголт чинь гендрийн ойлголт болоод ирэнгүүт гендрийн ойлголтны яадаг вэ гэхэл эрчүүд л мөнгө олж ирэх хэрэгтэй юм шиг. Эрчүүд бүх одоо хариуцлага хүлээх хэрэгтэй. Эрчүүд л бурууга хүлээх хэрэгтэй юм шиг. Эмэгтэйчүүд маань энэ дүрдээ бол маш сайн тоглохыг хичээдэг. Ягаад гэвэл бүхий л насаараа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр орныг авч явах, тэжээнд итгэх, өрхийн төсвийг бүрдүүлэх энэ бүх одоо үүргийг одоо биелүүлэхийг зорж явдаг. Ийм одоо юу гэдгийг одоо уламжлалт ойлголтууд чинь эргээд сөрөг нөлөөний юу гэхээр эрэгтэй хүний эрхийг зөрчих гэдэг. Эрэгтэй хүн эрэхгүй одоо юу гэдгийг те эрхээ хангалттай бас эдэлж чадахгүй байх тийм нөхцөл байдлаар бас аваач чадах. Зарим тохиолдлууд бас эмэгтэйчүүд маань эрхээ хэтрүүлж идэлэх ийм тохиолдлууд бас гараад байгаа юм байна. Тэр ямар тохиолдлоор гарч ийнэ вэ гэхээр шүүхэд ингээд цагдаагийн байгууллагад өөртөө ашигтай шийдвэр гаргахын тулд гэдэг юм уу зарим тохиолдолд бас эмэгтэйчүүд маань эрхээ хэтрүүлээд нөхрөө бас ингээд одоо маш их бухимдуулаад сэтгэл зүйн хүчирхийлэлд өртүүлээд ч гэдэг юм уу одоо бас ийм тохиолдол өөрөө өдөж байгаа гэдэг юм уу ийм одоо бас асуудлууд бас баггүй гарч байна. Энийг бол бас анхааралтай авах цаг болцсон юм байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Зөвхөн эрэгтэйчүүд хүчирхийлээд эмэгтэйчүүд хүчирхийлүүлээд гэдэг юм гэхээр үгүй байгаа даа. Энэ нийгэм чи өөрөө юм хүчирхийллийн соёлтой нийгэм учраас эмэгтэй ч хүчирхийлэгч, эрэгтэй ч хүчирхийлэгч болж байгаа. Хоёулаа хүчирхийлэгч. Тэ? Яг үнэхээр ингээд тоо баримт статистик судалгааг харахаар хүчирхийлэлд одоо өртсөн хохирогчдын ихэнх хувь нь бол эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд байгаа, хүүхдүүд байгаа. За тийм болохоор нэлээ хөвчлээ яриад байгаа. Гэхдээ эднэрийг эмэгтэйчүүдийг хөвчлээ ярьж байгаа хэдий ч эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөггүй гэсэн бол үг биш. Бид нэг тал руу ингээд хит феминист буюу ингээд тойшрах юм бол энэ ойлголтууд нь илүү их ингээд хамгаалах гэдэг. Жишээ нь тэгшэрхийн асуудал буюу гендрийн асуудал ярихад
Энэ яаж ч болох боломжтой байхад эрэгтэйчүүдийн одоо юу гэдгийг хийдэг зүйлийг хийж болох уу? Болно. Тэгсэн мөртлөө юу гэдгийг те ажлаа хийж болох уу? Болно. Те амьдралаа авч явж болох уу? Болно. Одоо энэ бол байж байна. Уламжтай ойлголтын дээр бол эрэгтэй хүн л гэр бүл авч явах хэрэгтэй юм шиг. Эрэгтэй хүн л бүх юм авч явах хэрэгтэй юм шиг. Тэгэнгүүт нь эмэгтэйчүүд өөрийнхөө эрхийг эдлээд эрчүүдийнх нь эрхийг хязгаарлах ийм тохиолдол гарч болох боломжтой болчиход байна. Одоо ингээд цагдаа ирээд дуудлага өглөө штэ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өрөнгөд автоматар эрэгтэйг нь бариад явдаг. Эмэгтэй хүнд хүчирхийлүүлдэг, тэгээ найз охиндоо хүчирхийлүүлдэг, биеийн шүү. Зодуулж нүдүүлдэг, их нэртэй зодуулж нүдүүлдэг залууч зөндөө байдаг. Дааж тэрийг ярьдаггүй байхгүй. За тэгсэн чинь магадгүй эмэгтэйгийнх нь буруу 70% байсан гэж бодъё. Арай хүндийн юм дээр. Эрэгтэйгийнх нь буруу 30% байсан гэж бодъё. Тэгэхээр нэг уламжтай ойлголтоор юу гэхээр эрэгтэй хүн л уучлахгүй байх хэвээр юм шиг болоод байна шүү дээ. Тэнгүүт эрэгтэй хүнд буруу нь байгаа юу? Хэдөө байгаа лээ? 30% байгаа. Тэнгүүт нь эрэгтэй 30% хүлээ. За би 30%-ийнхаа буруу миний буруу байна. Гингүүт тэр асуудал тэр чигээрээ дуусчихж байгаа. Утга нь юу гэсэн үг вэ гэхээр эрэгтэй хүн буруутан болоод дуусчихж байгаа. Яг л чи шалчган хэрэггүй. 70% талаар чи ярьж хэрэггүй. А гэтэл одоо урт хугацааны сэтгэл зүйн дарамт, урт хугацааны доромжлол, урт хугацааны одоо хардалт гэдэг юм уу, урт хугацааны одоо ямар нэгэн байдлаар үл хүндэтгэх ийм одоо харилцаа өөрөө урт хугацаанд үргэлжлээд ирэхлээр зэрэг бол яг хуу магадгүй нэг сүүлчийн ялимгүй гэдэг юм уу, сүүлчийн үйлдэлээр нь тесрэгдэг байхгүй. А гэтэл яг зүгээр энэ эмэгтэй ингэж хүчирхийлүүлж, энэ эмэгтэй одоо яг ингэж одоо зодуулж, энэ эмэгтэй ингэж хохирсон байна гэдэг асуудлыг ярихаас биш яг зүгээр яг энэ хүн ямар замыг туулж агаад яг ямар үйлдэлийн төвчгээ байгаад яг ий байдлаар илрүү гэдэг дээр бол яг хуу төдийл ач холбогдол өгдгүүлтэй. Дүрм буруу байвал, муу байвал бид нар дүрмийг өөрчлөх ёстой. Яг л тэрнтэй адилхан. Хүүсийг бол биднээс өөрчилж чадахгүй. Хүүсийг бол өөрчилж чадахгүй. Тэ? Онцлогийг өөрчилж чадахгүй, тэ? Чи нэгэд хадгалаа л. Илүү их хадгалах нөхцөлийг бид нэр нийгмийн буюу сошиалын одоо юу гэдгийг тэ саяны хэлдэг хэвшмэл ойлголтоо бий болгоод иж магадгүй болох гэдэг шүү дээ. Одоо чи илүү их дотгошоо байх нөхцөлийг угаасаа дотгошоо хүмүүсийг угаасаа бодож жагаад ярьдаг хүмүүсийг эмэгтэйчүүд бол эхлээд бодохгүйгээр ярьчаад тэр дундаас гарцаа олдог байхгүй. Эрчүүд болохоор бодож гарцаа олчоод ярьдаг төрлийн хүмүүс гэсэн. Энэ хоёрын хооронд угаасаа ялгаатай үзэгдэл байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ илэрхийлж болохгүй гэдэг нөхцөл байдал руу оруулж болохгүй шүү. Тэр хүн бодож байгаад илэрхийлэх боломж нь бол. Эсвэл цаг хугацаа тэрэнд өг. Эмэгтэйчүүд асуудлыг ихэвчлэн дор нь шийдэх хүсдэг. За одоо шийдье. Одоо л хариул. Тэ? Яг одоо хэл. Чи надад хайртай юм уу? Яг одоо хэлээд гэж. Тэдэнд бодох боломжийг олгоо. Яг нь Европ бол энэ христийн шашинтай илүү тийм патриархтай, патерналист Монгол соёл ч болохоор өөр нүүдлийн соёл. За нүүдлийн соёлд яадаг юм гэхээр эмэгтэй хүн хамгийн том одоо эрх мэдэлтэй байдаг айлд. Тэ? Яагаад гэвэл тэр айлын одоо хамаг санхүү тэ ер нь хин хаана явж гин, мал яаж гин, гуй яаж гин. Эрэгтэй хүн бол илүү арай бага эрх мэдэлтэй байдаг. Тийм ч учраас ер нь айлд ер нь ямар ч Монгол айлд ороход ер нь эхнэр бол ер нь жоохон санхүүгээ баддаг те 9 шүдийн одоо ингээл ядчил цах гараад гурал хүн сахууд эмхтэн хүн яг зарцуултуудыг игээл нөхөр бол ирээл цалингаа өгвөл чи өөрөө мэдээгээ сууж байгаа штэ. Эн чи өөрөө санхүүг захиран зарцуулах эрх мэдэл гэдэг чи өөрөө аюул том эрх мэдэл байхгүй. Ээж гэдэг хүн чи маш том орон зайтай. Тэгээ одоо та нар анзаардаг штэ манай Монголд л Америкт л айхтар ээжээ гэл уйлаад идэх юм байхгүй штэ. Архиа ууглаарэл сүүний үнэр гэдэг тийм дуу байхгүй шүү дээ. Манайд л ерөөсөө ингээл 90 эмгүүс сүүний үнрээ дуулаад ерөөсөө та нар ингээд нөгөө хичнээн дуу ээж зориулсан байна, хичнээн дуу аав зориулсан байна гэдэг ингээд тоолоод үзэх юм бол яг тэр манай монголчуудын уламжлалт сэтгэлгээг айгүй тодор харж болно. Нэг ийм ойлгохгүй байна шүү. Тэр дундаа энэ осын харилцаанууд дээр хамгийн их илбэг тохиолддог зүйл нэг зүйл. Их том алдаатай зүйл. Арсалтаа тэмцэлдээд байх юм. Тэр нөхөр чинь чиний дайсан биш шүү дээ.
айсангаа бодоод байгаа шүү. Тэмцэл ингээд ялчуулж байгаа байгаа шүү те. Эхнэр нь өөрийнх нь те эсрэг тал гэж бодоод байгаа шүү. Бид нар нэг юм юусоо мартаж байна. Нэг юм бүр ингээд дахиндаа шингэн. Relationship, үерхлийн харилцаа, хосын харилцаа, үгүй тэр харилцаа байгуул хоёр нэг тал. Ерөөсөө л тэр. Яг ингээд үерхэл нөхөрлөлийн харилцаанд ороод явангууд эмэгтэйчүүд байнгын тийм сэтгэл зүйн хүчирхийллийн байдалтай орж ирдэг. Байнгын харддаг, байнгын утсыг нухаж уншдаг, фейсбુકийг шалгадаг, нэмж байгаа инстаграм дээр нэмж байгаа октоодын нэг нэгэнгүү шалгаж араас нь дагдаг, хөөдөг тий, хардаж сэрддэг, өөрийнхөө иргэшээл байлгадаг тий. Тэр нөгөөт ч хүн штэ мэдээж хүн л юм чи ингээд тодорхой тэр хүнд чинь төвчээрийн хязгаар гэж байгаа шүү дээ. Аль аль нь хүчирхийлэгч мөртлөө эрэгтэй нь буруутай болол тусдаг. Тэр урт хугацаанд ингээд сэтгэл зүйн хүчирхийлэл ингэж явж заримдаа бүр зодож нүдэн шүү дээ эмэгтэй хүн чинь. Манай эмэгтэйчүүд бол эрэгтэй хүнд гар хүрхийг бол ерөөсөө тийм нормалны үзэгдэл гэж боддог байхгүй тий. Тэгэхээр чи эрэгтэй хүн өөрийгөө илэрхийлэх ёсгүй юм. Эрэгтэй хүн өөрийгөө илэрхийлж нөхцөл байдлыг те эсвэл дүгнж өөрийгөө илэрхийлж тэр ярилцах боломжгүй. Зөвхөн эмэгтэй хүн яриад эмэгтэй хүн зөвхөн өөрийгөө илэрхийлээл эмэгтэй хүн л бүгдийг юмаа хийгээд дуусан гутаа за энэ ярилцлага дууслаа. Гэх юм. Тэгэхээр чинь нөгөө эрхийн асуудал чинь яг үндэ нөгөө тэнцвэртэй эрх чи өөрөө байхгүй болчихж байгаа юм шиг үстэй. Өөргөө хэлэхэд чи яар гэд одоо чинь нэгдүгээр тулгаж байгаа. Нөгөө боломжгүй систем дээр нь ажиллаж штэ тий. Хоёрдугаарт одоо шийдвэр гаргах гэдэг. Ирчүүд одоо шийдвэр хизээж гаргадаггүй бодчоо шийдвэр гаргадаг. Гуравдугаарт яадаг гэхээр ярихгүй чи яагаад ярихгүй гоо? Ярингуут нь бослохын газар дээр нам дараад. Тэрүүний хэлдэг шиг хэлэх бол би жишээ нь эмэгтэй хүнд энэ дотор эрэгтэйгийнх нь буруу байгаа бол эмэгтэйгийнх нь буруу байгаа бол өөрөөсдийнх нь буруу хүлээ сурах хэрэгтэй шүү дээ. Би эмэгтэй хүний бардам зан хөдлөд бурууга хизээч хүлээхгүй байгаа гэвэл яах вэ? Жишээ нь ингээ 10-0 бурууга хүлээх систем ирчүүд юм л за хайрхан буруу юм байна. Гэт 10-0-оор төгсдөг бол яана. Энэ тэнцвэртэй харилцаа мөн үү? Ихэнхдээ эмэгтэйчүүд ийм зүйл хүсэж байгаа. Энэ аюултай харилцаа. Ятгахтаа тэрийг нэг 5-1 болгодог юм уу та? 12, 13 болгоё доо. 70-30 болгоё л доо. Ятгахтаа. Хамгийн гол нь хин нэгний өмөрөх гэдэг юм шиг. Гол нь энэ эрэгтэй эмэгтэй гэхээс илүү энэ хүчирхийллийн соёл руу бид нар ингэж харах хэрэгтэй байна. Манай нэг эмэгтэй найз англи залуутай үерхвэ. Тэгэл нөгөөдөг чинь ингээл эмэгтэйчүүд чинь байж байгаа л цохиж авдаг штеп. Тэнхтээд байгаа ч гэл те. Манайсын хувьд бол зүгээр жирийн үзэгдэл штеп. Дуран мурун дээр ингээл цохиулж махуулдаг ч юм уу те. Толгой төрөл рүүгээ байдаг юм хөл мөл рүүгээ өшгөлүүлэх бол байдаг л үзэгдэл штеп те. Тэгэл яг нөгөө Монгол эмэгтэй чинь нөгөө сурсан мангартаатай гэл ингээд зогсон чинь бүр ингээд гайхсан гинэ. Тэгээ тэр нь ингээд 2-3 удаа тавтагдсны дараа бүр амар сериосны ингээд сууж агаад уучлаарай. Чи яагаад миний биеинд те ойр ойрхон ингээд юм хүчирхийллийн байдлаар хүрээд байгаа юм. Би тэрийг чи юусоо ойлгодгоо гэдэг ингээд бүр айгүй сериосны асуусан гэж байгаа байхгүй. Тэгсэн чи анх удаага нөгөө эмэгтэй хүн ингээд өөрийгөө ингээд бодсон гинэ. Гэхдээ нэрээ би яагаад энэ хүнд ингээд тэр хүн болохоор өмнө нь ерөөсөө тийм ингээд зүгээр ингээд яг магадгүй инээжсэн байж болно, эрхэлжсэн байж болно. Гэхдээ ингээд цохоод идэг юм харилцаа жирийнгээ ботцсон байсан бэ гэдэг ингээд анх удаа бодсон гэж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүнч төр, эмэгтэй хүнч төр өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Тэ? Ямар нэгэн байдлаар хүний биеинд зөвшөөрлгүй хүрэх тэ? Ямар нэгэн байдлаар тэр хүний ингээд оршихуд нь ингээд сэтгэл зүйн болон бие махбодын байдлаар ингээд халдж ийн ч өөрөө буруу тэ? Гэдгийг л одоо ирнж эмэнч аль аль нь л ойлгомоор. Жишээ нь эрэгтэй вэ, эмэгтэй гэдэг хоёр хүүс байгаа л та тий. Тэгтээ эмэгтэй хүүснийхэнд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх магадлал эрсдэл нь эрчүүдээс угаасаа илүү өндөр байдаг. Тэр нь тухайн хүний хүйсээс шалтгаантай буюу биологийн бүтцээс хамааралтай.
гормоных нь өөрчлөлт буюу динамик хөдөлгөөнөөс хамааралтай. Төрөлтөөс хамааралтай ч гэдэг юм. Тухайн хүний хувь хүний нөгөө эмгтээлэг үндсэн шин чанараас хамааралтай, илэрхийллээс хамаартай ч гэдэг юм. Ингээд стресс тайлах үндсэн зохицуулах механизмаас нь ч гэдэг юм хамаатай. Миний хувьд бол юу гэж үзэж байна гэхэлэр хүн болго өөр тий хүүсүүд хүртэл одоо эрэгтэй хүнээс илүү хүч чадалтай эмэгтэйчүүд зөндөө л байна тий гэрээ аваа явдаг бизнесээ эрхлээ явдаг эмэгтэйчүүд зөндөө байна. Ер нь Монголын нийгэмд бол их ихтэй эрчүүд бол ер нь эмэгтэйчүүдтэй чирэгдээд санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр одоо ингээд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг харахад бол ихэнх л одоо эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь илүү давмгаа байгаад харагддаг шүү дээ. Тэгэхээр би тэгж энэ талаас нь илүү харахгүй болвол бид нэг ингээд ир юм гэж хуваачаад хооронд нь сүргэлдүүлээд байх юм бол энэ бол эц төгсгөлгүй юм болно л гэж боддог шүү дээ. Манайд хийгдсэн одоо эмчнэрийн хийгдсэн судалгаанууд дээр үзэхэд 3 эмэгтэй дутмын төрсөн 3 эмэгтэй дутмын нэг нь сэтгэл одоо төрсний дарах сэтгэл готролд өртөж байна гэж байна. Тэгэнгүүт тэр 3 эмэгтэй дутм гэрч маш их эмэгтэй байх нь тэнгүүт тэр хүмүүсийн сэтгэл зүйн сүлэмж үйлчлэг авч байгаа хувь нь хэд вэ? Тэр сэтгэл готрлоос гарах үйлчлэг авч байгаа хүмүүс нь хэд вэ? Маш бага хувь. Юу хөрөхгүй ч байж магадгүй. Тэр үлдсэн тэр 99% нь юу хийж ийн гэж байна? Нөхөрлөгөөл тэр нөхөртөөр л ер нь сэтгэл зүйн дарамт буюу тэр очиж ийн гэсэн санаа ихэнхтэй. Тэр нь зөвхөн нөхөр дээр биш гэр бүлд хүүхдүүдээр, бусад хүүхдүүдээр ч гэдэг юм ингээд нөхцөл байдлаас хамаарал маш олон юм тийм. За тэгвэл одоо энэ нөхцөлд яадаг вэ гэхээр одоо энийг яг эрх зөрчигж ийн гэхээс илүү за ингээд тэ энэ сэтгэл зүйн дарамтанд урт хугацаанд өртөөд ирэхээр энэ нь дараагийн одоо юу гэдэг нь бусад хүчирхийллийн дараагийн хүчирхийллийн шалтгаанууд ч юм болж магадгүй. Эрсдэлч гэсэн өндөр байдаг гэсэн. Тэгээ эрчүүдийн нөгөө нэг хөвшмөл бүр ойлгох цац дугаалвэ. Эдгээр асуудлыг шийдэхэд байцсан одоо энэ. Бид нар өөрсдөө ярилцдаг ард түмэн биш юм бэ. Биднес ярилцаж угаасаа бүр суралцаагүй бүр калчерт байхгүй тийм. Эмэгтэйчүүд нь ч тэр эрчүүд нь ч тэр яг жинхнээсээ ярилцаж ойлголцдог ийм одоо юу гэдгийг калчерт бид нар хүүхэд байхаас нь эхлээд ингээд сургаж ингээд байх хэвээр. Харин тэрийг бид нар анханасаа бүр суралцаагүй юм байна. Хүмүүжлээсээ ч тэр Монгол калчер нь ч тэр одоо соёл нь ч тэр ийм соёл сургаад. Одоо бид нар энэ соёлд суралцах хэрэгтэй. Харилцаж, ярилцаж, ойлголцож, хэлэлцэж асуудлыг шийддэг. Үнэхээр өөрчлөх гээд байгаа юм бол тэр эмэгтэй хүмүүс эхлээд энэ хүчирхийллийн соёлоос өөрсдөө татгалзах хэрэгтэй болж байгаа юм тийм. Манай боловсролын системд баг 90% нь эмэгтэй хүмүүс байна шүү дээ. Цэцэрлэгээс ахуулаад дунд сургууль төгсөн. Энэ үе чи өөрөө хүний тогтдог үе юм биз дээ тийм. Тэгэл ингээл ярингуудгүй систем нь энэ эмэгтэй хүмүүсийг чи ийм болгочод байгаа маа л гэдэг. Үдээд яах ёстой юм бэ тийм. Систем гэдэг ингээд нэг шал өөр хинийч байхгүй тий. Систем гэхэлэр хийн туяа юм уу, дорж юм уу, дондог юм уу хэнийг өөрчлөх гэдэг юм бэ тийм биз дээ. Тэгэхээр яалтчгүй тэнцээ чи нэг багш цэцгээл хүүхд зотоод байгаа байхгүй яалтчгүй л тий. Яалтчгүй ингээд статистик харахад нийт багш нарын 90% нь эмэгтэйчүүд л байгаа байхгүй. Нөгөө нэг энэ нөгөө хүчирхийллийн системийг чинь бий болгоод байгаа юм чи өөрөө эмэгтэйчүүд байгаа байхгүй. Тий. Хин ингээл байнга гэртээ үгэлж яншаал тий. Аавыг ингээл байнга дарамтлаад байна тий. Хүүхдүүдийн хин эмэгтэй хүн байгаа байхгүй. Эргээд ингээ харангуй. Тэнгүүт ингээд тэр ингээд энэ асуудлыг ингээд бий болгож сүүлд нь ингээд би хохирогч гэдэг ингэ сууж байгаа. Би бол хохирсон, би хохирогч тий. Би дандаа зодуулдаг. Намайг дандаа л энэ ирчүүд дандаа л бүгдээрээ л хүчирхийлэгч гэдэг ийм мессежийг яг шууд тэгж хэлэхгүй ч гэсэн яг тиймэрхүү мессежийг тий. Гендерт суурилсан хүчирхийлгээл ирэнгүү дандаа эр хүн л хүчирхийлдэг тухай ярьж байгаа шүү дээ. Түүнээс эмэгтэй хүн хүчирхийлдэг тухай ерөөсөө ярихгүй байна. А гэтэл яг үнэн дээр яг бодит байдал дээр амьдрал дээр очиод ирэнгүүд хоёулаа хүчирхийлэгч. Нэг нь сэтгэл зүйн хүчирхийлэгч, нөгөөх нь бие махбодын хүчирхийлэгч. Би нэг хүнтэй ярьж ирсэн юм аа. Тэгээд ингээд манай найз хүн намайг зодоод идэг гэд би ярихгүй. Тэгэд нөгөө хүн ч над руу хараад гайхаад чи өөрөө яагаад тэр хүн зодуулаад байгаад байгаа гэтгсэн чи би нэр гайхаж. Гэхдээ нэрээ би яагаад энэ хүн зодуулаад байгаа л тий. Үн чи миний бүр амар хувийн эрхэнд халдаад тий бүр ингээ намайг зодож нүдэж штт тий. Тэгэхэд би нэр яагаад байгаад байгаа. Тэгээ тэр хүн надаас чи өөрөө хүч
хүчрхийлэлд ээлтэй хүн биш үү? Чи тэрийг өөрөө акцепт хийгээд чи тэрийг хүлээн зөвшөөрөд шүү дээ. Тэгэл чи зодуулаад байгаа. Чи өөрөө яагаад тэр уцаа шалгуулаа суугаад байгаа. Тэ? Чи өөрөө тэр утас шалгахыг хүлээн зөвшөөрж байна. Чи Facebook руу ч ороод чиний хувийн мэдээллийг чи авахыг чи өөрөө хүлээн зөвшөөрж байна. Чам чи өөрөө зодуулчаад маргааш нь стил нөгөөтгөнтэйгээ хамт явж шүү дээ. Чи өөрт чи асуудал шүү дээ. Чи хэрвээ хүчрхийллийн хамгийн ихний тохио гаргах юм бол тэр хүн салж явах хэрэгтэй шүү дээ. Хэлсэн чинь би яг өөрөө энэ хүчрхийллийн нийгэмд өссөн хүчрхийллийг хүлцэн дэвчдэг. Тэгээ магадгүй одоо тодорхой нөхцөл бүрдэх юм бол би өөрөө хүчрхийлэх гэлэн тийм л хүн байсан байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ соёлоо бид нар л өөрчлөх хэрэгтэй. Бид нар ингээд нөгөө privacy хүний хувийн орчин гэж юу юм? Яагаад хүн миний биеийн зөвшөөрлөг хүрч болохгүй? Тэр нь зөвхөн эмэгтэй хүн биш шүү. Эрэгтэй хүүхдэд хүртэл заавал зааж өгч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр эрэгтэйчүүд маань одоо амьдрал баян болохоор стресс бухимдал бол угаасаа маш их биш шүү дээ. Бид нар бол стресс бухимдлыг гэр бүлээсээ одоо ажилласаа нийгмээсээ ингээ алхам тутамдаа бид нэг стресс бухимдал авч байгаа тийм үү? Гэтэл энэ стресс бухимдлаа өөртөө хадгалж явах биш. Тэ? Эрүүл зүй аргаар тайлж сурах хэрэгтэй. Одоо гэр бүлд нь тийм үйл ойлголцол байвал хань ижилтэйгээ сайхан ярилцаад сэтгэлээ нээгээд тэ хамтдаа шийдлийг олох хэрэгтэй. За үнэхээр одоо гэр бүлдээ ингээ ярилцаад шийдэж чадахгүй байгаа бол мэрэгжлийн сэтгэл зүйчд хандаад одоо бас зөвлөгөө авах тийм ээ гарц гаргалгаагаа олох энэ соёлд бол одоо монгол ирчүүд маань одоо суралцах юм шаардлагатай болоод байна. Түүнээс хүн болгон өөртөө тэгш биш шүү дээ. Ер нь бол тэгэнгүүтээ ингэж багцлж авч байгаа. Тэгээ зөвхөн эмэгтэйчүүд, зөвхөн эрэгтэйчүүд гэж багцлангуудаа тэр эрэгтэйчүүд хүртэл хоорондоо ондоо байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд гэсэн тусдаа. Тэгэнгүүтээ энэ хоёр тал нэг өөдөөсөө ингэж хөргөлддөг юм шигээр ингэж тавьж үзээд за ирчүүд дарлаад байгаа юм байна. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд дарлагдж байгаа юм гэнэ. Дарлагдагч анги хоёр хооронд нь тэнцвүүлэх гэл ингээл төрийн янз бүрийн бодлого явуулаад идэл ийм л асуудал байгаа шүү дээ. Яг яаж одоо өөрчлөлт болох ёстой юм бэ гэхлээр зүгээр энэ яг зүгээр нийгмийн тогтолцоо нэгдүгürt байгаа юм. Нийгмээр одоо монголчууд тэр жигээрээ бол яг зүгээр эр хүн байж уйлаад тэ эр хүн байж хатуу байх ёстой гэдэг ч юм уу. Яг нийгмээр ийм ойлголттой болсон учраас бол яг зүгээр энэ хуулинд мянга тусгаад хуулинд зааж өгöd бол яг хэрэгжихгүй байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр яг л одоо хүний эрх гэдэг талаас нь бол яг бүр одоо боловсролын шатнаас нь суулгаж ойлгуулвал яг зүгээр энэ одоо хэрэгжих яг одоо тэнцүү хэрэгжээд явах ийм боломжтой л гэж яг би зүгээр хардгийг.